За өнөөдрийн одногийн ээлж тулангаа эхлэе. За би өнөөдөр бас энэ хүнсний ногоо болон жимсээр яаж одоо жимсний шүүс шахах вэ гэдгийг зааж өгье. За би бол аливаа нэг одоо хоолыг сонгохдоо энэ одоо эрүүл мэндэд хэр тустай юм гэдгийг нэгдүгээрт харж байна. За хоёрдугаарт би энэ одногийн булангаар юу ойлгуулахыг хүсэж байна гэхээр эдийн засгийн хувьд айл өрхөд одоо ямар ашиг тустай юм бэ? Ямар хэмнэлт гаргаж болох вэ гэдгийг бас давхар хэлээд явъя гэж бодож байна. Би ч өөрөө эдийн засагч хүн жижиг гэлтгүү хэмнэлт гаргаж ээж орлогоо сайхан зохицуулж явна гэж боддог. За өнөөдөр энд бол ингээд дандаа Монгол ногоо байгаа. За энэ ингээд огурцын байна, өргөс тэмэх байна, байцаа байна, за лууван ингээ алин байгаа, нимбэг байна. Тэгэхээр энд бол өөр ямар ч ногоогоор хийж байна. Ер нь хоол гэдэг чинь л одоо зохиолч штэ. Ногоо хямдхан шуудагаар нахт бол бас хэмнэлттэй. Тэгэхгүй л ингээд хүмүүс чинь одоо импортын, гадаадын ийм янз бүрийн жүүснүүдийг бол ингээд аваад нэг үнэтэй. Тэр нь бол яг одоо бодит ийм натурал бас жүүс бол биш байдаг. Тийм учраас ерөөсөө энэ Монгол ногоогоо сайн хэрэглэж байгаа. За огурцын өргөс тэмэх бол бас ингээд хүний гидсийг маш сайхан цэвэрлж өгнө. За яг нимгийг бол би зүгээр энэ амтыг нь ингээд жоохон гоё амт оруулах үүднээс бол нэмдгий. Жишээлбэл хүүхдүүд бол дан луун юм уу, дан байцаагаар бол бас төдийлөн уух дурггүй. Тэгэхээр би хүүхдүүдтэй бол ингээд байцаа хийчээ дээр нь ингээд жоохон бас зүг юм бол хийж болно. Тэгээд огурцыг бас дараа нь яг тусад нь гаргаж болно, хольж болно тийм ээ. За одоо эхлээд ингээд байцаагаа хийгээд байна. За тэгээ бас нэг жоохон лимон хийчихэж байна. Байцаа, алим, тэгээ нэг жоохон лимоны жуус гарч байгаа. Ер нь энэ жуусыг ингээд шахацсан учраас энэ өөрөө нэлээд одоо өтгөн нектар маягийн учраас энэ баг өлсдгүү ийм жуусыг уухтвал хүн яг ингээд хоол идсэн юм шиг болдог. За одоо огурцыг гараа хийчээ. За огурцыг бас ингээд нэг жоохон алимтай олжээ. За тэгээ нимбэг хийж болно. Хийхгүй ч болно. Өөрсдөө л одоо гэрт нь юу байна тийм ээ тэрүүгээр ингээд хийчих болдог. Тэгээ энэ машины хамгийн сайн тал нь энэ Philips энэ номын электроникс байдаг. За энэ машин бол ингээд бүх хальс ясын нь бол ингээд тусдаа ялгачдаг юм. Тийм болохоор их амар байдаг. Энэ ингээд огурцыных. За энэ дээр дахиад зүгийн бол хольж болно, холихгүй ч болно тийм ээ. Би 2000 оноос хойш ингээд нэг юм зүүн хоолтын талаар нэг жоохон юм судалгаа хийсэн. Одоо уншсан ном бол бараг 100 гарсан бах уу. Тэгээд хобби миний хобби болсон гэж байна. За ингээд одоо хэдэн ч төрөл гаргаж болно. Ийм байна. За зүгийн бол нэмж болно. За ингээд хэд ингээд 4 төрөл гарсан. Гидсээ цэвэрлэхэд бол энэ одоо байцаа, энэ өргөс тэмэх бол сайн байдаг. За тэгээ ер нь аливаа ногоог ингээд их чанаар буцлахах тусмал тэжээлэх чанараа алдна. Тэгэхээр ингээд жуус маягаар ингээд шахаад уучхад бол илүү зүгээр. За даралт ихтэй хүмүүст бол одоо улаан манжингийн шүүс бол бас сайн байдаг. Гэхдээ дангаар нь уухад бас л хэцүү учраас нэг жоохон алимтай юм уу жоохон лимонтой холиол уучдаг. За тэгээ та бүхэнд бас янз бүрийн гоё одоо жор байгаа. Тэгээ тэрийгээ бид нартай хуваалцаарай гэж хүсэж байна. За асуух зүйлээ бас хандаарай. Ингээд одногийн буланг одоо сонирхож үздэг та бүхэндээ эрүүлийн их сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.